Машинаа суглаам нэр явж байна. Машины суглаа одоо тэгээд би одоо сүүлдээ одоо манай тэр таньдаг хүмүүс одоо намайг одоо машин суглаагаар зардаг гэдээ ойлгоцсон билээ. Change байна. За, юу байцгаана? Сонирхол нэгт аханд үсэ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг эцэг миний зүгээс хүргэж байна. Тэгээд нэлээд удаан хугацааны турш уулзсангүй. За тэгээд өнөөдөр бол мэдээж бас танд нэлээд хэрэгтэй зүйлүүдийг ярина. Магадгүй таны амьдралыг өөрчилж болох зүйлүүдийг бас бид нар энэ хүү өнөөдрийн чөлөөт блогороо ярилцах болно. За тэгээд өнөөдрийн манай блогийн нэр маань юу лээ? XM арилжаад хож. За арилжаад хож гэдэг нэртэй блог маань эхэлж байна. Залуучуудаа. За тэгээд блогоос одоо эхлэхдээ одоо мэдээж бол манай XM брокер бол хамгийн гой зүйлүүдээ шууд гаргаж ирдэг. За нэгт. За энэ хайрцагын дотор юу байгаа гэж бодож байна? Энэ хайрцагын дотор бол манай XM брокерийн 9 сарын 27-нд одоо тухайн одоо танхимд ирсэн одоо арилжаачдаасаа нэг хүнд маань одоо 110 сая төгрөгийн машины гардуулж өгнө. За тэрний түлхүүр бол энэ дээр бол байна шүү. За тэгэхээр мэдээж бол энэхүү одоо машиныг хэрхэн яаж авах вэ гэдгийг та бүхэн бас тий блогоо дуустал үзээрэй. За тэгээд энийг энэ дээр ингээд тавьчих. За энэ ингээд ялангуяа одоо манай одоо влогийг үзэж байгаа одоо подкастыг үзэж байгаа залуучууд дундаасаа очих юм бол маш гоё байна. Тэгээд ямар ч соёлын баяр хүргэчгүй бас. За тэгээд өмнө одоо та хинч хөдсөн байж магадгүй тий. За та машин одсонд баяр хүргье. За тэгээд энэний дараа мөн дахиад бэлэгтэй байгаа. За энэ юу вэ гэхээр за миний гарт сая төгрөг байна. Сая төгрөг. За сая төгрөгийг ямар учиртай сая төгрөг вэ гэхээр та манай одоо подкастын доор Гала гэж нэгт бичнэ. За хоёрт манай XM Mongolia-гийн пэйж дээр одоо лайк дарсан байх хэрэгтэй. Гуравт манай эцэг трейдер академи одоо тий YouTube, Instagram, Facebook ч юм уу аль нэг сувгууд дээр одоо та дагсан байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэгээд манайх Галагийн өмнөх өдөр бид нэр одоо тий хэн илүү их шеэрлсэн бэ? За тий рандом хэлбэрээр шалгаруулад энэхүү сая төгрөгийн азтанг тодруулах юм аа. За тэгэхээр ямар ч юм та бичлэгээ үзлээ. За тэгээд мэдээж бол шеэр одоо тий комент бичлээ. За сая төгрөгтэй болох юм байна гэдэг зүйлийг ойлгоорой. За тэгээд хоёр шагналаа ингээд энэ дээр ингээд тавьчих юм манайхаа. За үндсэн гол сэдв рүү орцгоё. За өнөөдөр миний урилгаар эцэг миний урилгаар манай XM брокерийн төвшөө маань ирсэн байна. За тэгээд сайн уу төвшөө. за өрсөнд баярлаа. За ажил төрөл тавлаг уу? Ажил өндөр байна уу? Завгүй л яваад. Нилээл завгүй байна уу тий? Галадаар бэлтгэж байна. За тэгээд өнөөдөр яг та бүхэндээ яг миний юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ер нь гала гэж юу юм тий? XM брокер яагаад одоо ингэж дэлхийн олон оронд одоо ингэ гала гэдэг зүйл хийгээд байдیں۔ За тэгээд энэний одоо нарийн учруудтай хэдүүлээ. Яг одоо танилццгаая. Та бүхэн яг одоо YouTube сувг дээр XM гала гэх юм бол маш олон орны одоо галагийн бичлэгүүд гарч ирнэ. Энэ бүгдийг та бүхэн бас үзээрэй гэж хүсье. За тэгээд хамгийн ихний асуулт. XM Гала гэж яг юу гэсэн үг вэ? За XM Gala гэдэг маань бол ер нь бол харилцагчтай талархлын хүлээн авалт гэсэн үг. Тэрэндээ болохоор харилцагчтай ураад нэг өрөөг хамтаа өнгөрүүлээд тэнд нь ямар зүйлс байх вэ гэхлээр одоо хүлээн авалт тийм мэдээж цэнгүүн, хоол, тэнгүүтээ дуучид одоо бүхий л талын одоо амжилттай яваа хүмүүс ирнэ. Дээр нь мундаг арилжаачд маань ирэх нь байна. Манай бүх ажилчид ирнэ. Тэрнээс гадна төвөөс маань тий одоо удирдлагууд маань ирж ингэж үзэх жишээ нэ. Тэгэнгүүтээ энэхүү арга хэмжээг нь яагаад зохиож байгаа вэ гэвэл харилцагчтай эргээгээд бид бэлэг барьж явах нь шүү дээ. Тэнгүүд тэр нэг буюу ийм топ төвчний брокерүүд эргээгээд үргэлж ийм хандвийн аян эсвэл харилцагчтай эргээгээд ингээд өгөх зүйлсээ өгдгөө гэсэн үг. Заавал тийм ээ. Тэгэхээр тэдгээрийн нэг хэлбэр нь л одоо галагаар илэрч гарч ирж байна гэсэн үг. За нэг үгээр хэлэх юм бол одоо тий Монголд одоо ингээ XM брокер дээр арилжаа хийж байгаа арилжаачтай одоо тий талархах үүднээс тий одоо ингээ биднийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Цаашдаа дэмжээрэй гэдэг байдлаар тийм ээ. Ер нь бол эн чинь бол нөгөө нэг одоо шуудлахад бол нөгөө traders night юм байна тий. Ер нь бол тийм олон ингээ арилжаачд үрж ирлээ тий. Тийм шүү дээ. Бас тэгэл хоорондоо идэж уугаал танилцаал тий бас яаж зүгээр авах тий. Айгуу гоё зүйлүүд бол болдог тий. Тэр чинь ерөнхийдөө за XM-ийн бас галагийн давуу тал нь заавал удаан харилцсан байх шаардлагагүй, удаан хугацаанд хэрэгсэн байх шаардлагагүй байгаа шүү дээ. Тухайн шалгууруудыг биелүүлсэнд бол ирээд одоо жишээ нь гадаадаас хүртэл мундаг тим арилжаачд ирнэ. Өөртөө гэсэн бүх том хөрөнгө оруулалтын фирмтэй болчихсон, бизнестэй болчихсон, зөвхөн арилжаагаар босгосон тийм. Тэгэнгүүт Монголоос одоо жишээ нь
бүхий л одоо мундаг арилжаач маань очно. Та бас өөр орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүстэй уулзаж мэдлэгээ солилцох нь байна. Эсвэл те туршлага одоо авах нь байна. Иймэрхүү байдлаар ингэж одоо шинэ болон дунд төвчний агсан төвчний хүмүүсийг дунд нь холбож өгч байгаа нь шүү дээ. Тийм учраас тэндээс бас ингээд эргэн тойрны хүрээлэлд хэлэх боломжтой бас ийм гоё юм байна. За түрүү нөгөө нэг ярианд донд нөгөө нэг одоо XM брокерийн одоо нэлээд өндөр албан тушаалтангууд ирнэ гэсэн шүү дээ. Ер нь бол яг одоо ямархуу төрлийн албан тушаалтангууд яг ирэх одоо албан тушаал мэдээж бол эн чинь XM чинь баг дэлхийн ингээд топ брокеруудын нэг шүү дээ. Тэгэхээр яг нууцш бол яг тэр талаар одоо мэдээлэл өгөх боломжтой байна уу эсвэл нууц шившэлтэй угаасаа тэгэнгүүт жил болгоны одоо гала дээр ерөнхийдөө манай Азийг хариуцсан захирал маань ирдэг тийм. За тэгэнгүүтээ энэ жил бол бас онцлогтой нь энэхүү гала маань дэлхийд дахинд Монголд хамгийн анхны одоо төрүүл зохиогч хамгийн ихнийх гэсэн үг. Тийм учраас энэ дээр бол ач холбогдол өгж байгаа учраас манай төвөөс одоо Азийг хариуцсан захирал за магадгүй цаашлаа тий CEO ч ирэх магадaltaй. Гэхдээ тэрийг бол одоохондоо батлагдаг байгаа. Тэр үед нь хараарай тий. Тэгээд нодлон жил бол Монголд хамгийн анхны удаа бол одоо гала маань XM-ийн зохиогдсон тий. За энэхүү галагийн хувьд тэгэхээр маш гоё болсон байгаа. Тэгээд ялангуяа тэр галагийн бас нэг онцлог бол байсан. Тэр нь юу вэ гэхээр шинэ арилжаачид маань ерөнхийдөө бэлгүүдийг түүсэн. Тий. Тэгэхээр миний өвч гэсэн бас одоо оролцоод бас тиктэй оролцоод бас нэг ганц хоёр тоогоор зүрсэн юм. Гэтэ жоохон энэ жилийн галагийн хувьд тэгэхээр одоо бид нар чинь нөгөө тикт гэдэг зүйл байгаа тий. Тикт цуглуулж байгаа тий. За тэрнийхэн талаар түр дараа нь ярилцсан. За тэгээд бол нодон жилийн галагийн хувьд гэх юм бол яг үнэхээр яг тэр танхимд хамгийн одоо дээд зэрэглэлийн шагналд 30 сая төгрөг өгсөн шүү дээ шууд тий. Бэлнээр. Тий бэлнээр өгсөн. Тэгээд маш олон хүмүүс ирсэн. Айгүй гоё тийм цэнгүүн хүндэтгэлийн цэнгүүн болсон. Энэ жилийн өвч гэсэн бас тэрнээс илүү гоё болох байх гэж бол миний хувьд бол бодож байна. Тэгээд бас манай хуучжуулаас бас тий гоё шагналуудыг бас аваасаа гэж бол хүсэж байна. Одоо та хэд ч одоо галагийн бэлтгэлгээд одоо хэдэн сараас хойш хийгээд байгаа юм бэ? Ер нь бол өмнөх жилийн гала дуусаад эхэлсэн гэсэн үг. Тийм. Тэгэл багуугаар бид нар маш том ивент учраас багуугаар ингээд хийгээд явж яадаг гэсэн үг. Ер нь бол 7 хоног болгон манайх ингээд очиод уулзаал газруудаа товлоод бэлгээ сонгоол тиймэрхүү байдлаар олон төртөйлөө байлгууднаас ер нь бол маш их бэлтгэл явдаг л гэсэн үг. За тэгээд галад одоо хэрхэн оролцох талаар нэг тодорхой мэдээлэл өгөх үү. Одоо манай одоо энэ влогийг маань үзэж байгаа одоо хүмүүс одоо энэ одоо за гала гэдэг зүйлийг ерөнхийдөө бол ойлгочлаа тий. За XM брокер бол одоо баярлсан сэтгэлээ ингэж илэрхийлж байна. За тэгээд энд одоо яг хэрхэн оролцох вэ гэдэг зүйлийг одоо хүмүүс бодож иж магадгүй хэрхэн оролцож азтан болоо. За бүр азтангаа бай гэхэд ийм гоё тий арга хэмжээнд одоо энэ чинь үнгүй шүү дээ тий. Ямар нэгэн үн төлбөр авахгүй зөвхөн арилжаачд маань арилжаагээд орж байгаа шүү дээ. Энэхүү арга хэмжээнд яаж орох вэ гэд хүмүүс бодож иж магадгүй. Энэ талаар нэг мэдээлэл өгөх үү. За тэгээ. Тэнгүүт гала маань бол хэрхэн оролцох вэ гэвэл мэдээж XM-ийн харилцагч байх хэрэгтэй тийм ээ. Тэгэнгүүтээ ямар нэгэн данс дээр $100 баланстай байж байгаад эхлээд бүртгүүлнэ. Дараа нь та тэрүүгээрээ арилжиж эхлэх гэсэн үг. Лото цуглуулах маягаар арилжина. Тэгэнгүүтээ хэдэн дүрмийг бас дурдчихъя. Хэдэн ч гэж ер нь манахаас бол цөөхөн дүрм байдаг тийм нуугдмал зүйлс байдаггүй. Нэг дүрм нь бол арилж байгаа 5 минут барих хэрэгтэй. За тэгэнгүүтээ эхний одоо general admission буюу энгийн тасалбар авахд 2 лот арилж байсан байх шаардлагатай. Тэгэнгүүтээ VIP буюу тэрэн дээр болохоор 4 лот арилж яаж VIP руу орж байгаа тийм. Гэхдээ бас нэг зүйл нь хамгийн түрүүнд одоо лото ингээд бүрдүүлсэн хүн эхлээд тэр VIP руу яваад тийм байдлаар хамгийн түрүүнд ирсэн first come first serve буюу хамгийн түрүүнд шаардлага биелүүлсэн ингээд VIP гав явах нь ш. Тэнгүүтээ 4 лот тутамд тасалбар одоо суглааны тасалбар маань цугларнаа гэсэн үг. 4 эхлээд 2-т 1 ирээд тэрнээс цаашаа 4 тутамд 1 ирээд явах гэсэн үг. Тэгэхээр тасалбараа их цуглуулах тусмаа илүү өндөр боломжтой гэсэн үг тий. Хожих одоо бэлгэнүүдэд хожих боломжтой болж ирж байгаа л гэсэн үг. Энэ галагийн маань одоо хугацаа одоо тикт одоо цуглуулах хугацаа чинь хэднээс хэдний оронд хамгийн сүүлийн өдөр нь хизээ байгаа лээ. За хамгийн сүүлийн өдөр нь 19 байгаа. 19. Тий. Тэнгүүтээ тухайн гала маань бол 27-нд хагас өдөр болно. 5-аас 11-ийн хооронд. За энэ болох газар нь ерөөхдөө хаана болох одоо эсвэл тэр нууцлалтай байгаа юу эсвэл одоо бас хүмүүс ч монголчууд ч юм ихтэй айгүй хэцүү шүү дээ тий. Дандаа нууцлдаг тий. Нууцлал ингэдэг тэгдэг гээл. Тэгээд одоо та XM-ийн танаа хувьд тэгэхээр одоо тийм нууцлалтай зүйл юу хэр их байна яг хаана болох уу гэдэг зүйл хэлэх боломжтой юу? За тэрийг бол нууцсан. Тэр бол нууц. За. Гэхдээ зүгээр ингээд цугас дурдахад тий. Ер нь бол хүмүүсийн маш их харж исэн, үзэж исэн маш том заалга баг. Маш гой юмтууд Монгол болж исэн бас
тодорхой тий хүмүүсийг үзчихсэн хамгийн том одоо телевизийн нэвтрүүлэг болж исэн тийм залуу. Суудлын хувьд хэр яах вэ? Одоогийн байдлаар 300 гэж яригдж байгаа. 300 хүний суудалтай. Тэгэхээр бол ерөнхийдөө бол XM дээр чинь бас айгүй олон арилжаач дийдэг тий. Тэгэхээр бас та бүхэнд хэлэхэд эртхэн одоо суудлаа баталгаажуулаараа тий. Тэгээд бас үнэхээр гоё арга хэмжээ болдсон шүү. Энд дээр би ч гэсэн очиод би бас магадгүй уран бүтээлээ төрөж магадгүй одоо юм. Тийм шүү дээ. Миний нөгөө уран бүтээл хийсэн шүү дээ. Одоо нэг та бүхэн үзсэн бах энэ подкастын өмнө одоо нэг клип явж байгаа. За тэрэн дээр тэрийг хийсний дараа яг хүмүүс над руу айгүй их санал ирсэн. Би ч бас хурга инфлюенсер болсон байлээ шүү дээ. Миний машиныг суглаанд оролцуулаад өгөөч. Машин борлуулалт. Машин тий одоо би ч одоо сүлдээ одоо нөгөө машины одоо change мэнж одоо болох гэдэг. Суглаа моглаа явах гээд байгаа юм аа тий. Нэг машин байна. Тэг яг тиймэрхүү зүйлүүд бол болсон. Тэгээд одоо энэ хүү одоо бичлэгээр хэлэхэд бол би бол машин зарах гээд байгаа зүйл биш ээ. Би машины суглаа явах гээд байгаа зүйл бол биш ээ. Би бол зарим хүмүүс бол намайг XM-ийн одоо ажилтан гэж бол бодд юм аа. Би бол XM-ийн affiliate байгаамаа. Affiliate тийм. Тэгээд яг би партнер байгаа тийм. Партнер байгаа тийм. Тэгээд зүгээр л одоо өөрийнх нь хүссэн зүйлээ хийгээл одоо тий хүссэн зүйлээ хийгээд хүссэн зүйлээрээ одоо дуу гаргаад явж байгаа шүү. Тэгээд зарим нь бас намайг одоо удахгүй CD миди гаргах байх гэж бол бодож иж магадгүй тий. Манай найз ч хэлээд байгаа ш. За удахгүй эцэг трейдер гэдэг стадион тоглох хийх юм байна. За нэг иймэрхүү. За энэ ч яах вэ тий. За тэгээд ямар ч сан галагийн хувьд бол мэдээж бол айгүй гоё зүйл бол болно тий. Тэгээд ер нь XM брокер одоо Монголд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа брокеруудаас ерөнхийдөө ялгарх зүйлүүдийг одоо шууд одоо хэлэх боломж байна уу? Шууд одоо үзэж байгаа хүмүүс. Одоо эн чин хүмүүс чин зөндөө олон Монголд айгүй олон брокерууд байгаа шүү дээ. Тэгэхээр яг зүгээр шууд юм манайх ийм тийм ээ тий. Ерөөсөө ийм тийм гээд шударгаар шууд хэлэх маш олон зүйл байгаа. За би хүмүүсийн мэддгүй зүйлсийг ярьчих тий. За тэрнээсээ өмнө галага бас галаныхаа шагналыг дуусчих. Тийм гала 30 шагналтай байгаа. За машин түүнчлэн 15 одоо Apple-ийн бүтээгдэхүүн тий. Тэгээд шагналын одоо арилжааны кредит бонус өгж байгаа манахаас. Тэгэнгүүт 10 сая, 1 сая, 888 мянга гэнгүүтээ 777 мянга гэдэг маягаар ингээд нийтдээ 30 шагнал байгаа гэсэн. За дэлгэрэнгүй нь болохоор хэдүүлээ промошныхоо холбоосоор ороод харах бүрэн боломжтой тийм ээ. За ийм байна. За нэг зүйлийг асууя заяа. Би яг энэ нэг зүйлийг би бүр асууя гэж боддоодсэн. Одоо яг үзэгчтэйхээ өмнө асуу. За одоо ингээд манай үзэгчд маань ерөнхийдөө та бүхэн YouTube-с ингээд XM Gala гэж харахаар хоёр товч байгаад байгаа. За энийг одоо та бүхэн дахиад үзээрэй. Хоёр товч байгаад байгаа тийм. Хоёр өөр өнгийн товч. За энэ товч Монголд байх уу? За тэрийг бол бас л нууцаар нүлдэе да. Нүлдэх үү? За энэ бол айгүй нууц байгаа шүү. Та бүхэн энийг хараарай. Яг та XM-ийн өөр олон улсад зохиогдож байгаа Gala дээр харах юм бол хоёр товч дардаг. Энэ хоёр товч юу байсан бэ? Тэрийг энэ коммент хэсэгт бичээрэй манайхан заяа. Яг ийм хоёр ийм товч байгаа. Тэр хоёр дээр аль нэгэн дээр нь дарна. За тэрийг өмнөх одоо болж исэн галануудын одоо тий бичлэгүүдээс үзээд та бүхэн яг одоо коммент хэсэгт бичээрэй. Хамгийн тий оновчтой коммент бичсэн хүн байх юм бол за яг надтай гэж болно. За тоглолцсон шүү тий. Ямар ч сан коммент хэсэгт бичээрэй та бүхэн. За тэгээд дараагийнхаа одоо яриа руу оръё тий. Тэгээд яг түрүүний яг ярьжсэн XM брокер маань ерөнхийдөө яг одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа брокеруудаас яг юугээрээ давуу талтай юугээрээ ялгарч чадаж байна вэ? За нэгдүгээр тод мэдээж манайх түрүүний ярьсанчлан Tier 1 broker дэлхийд одоо цөөхөн тийм Tier 1 брокерууд байгааг Tier 1 гэдэг нь одоо манайх одоо англи хэл мэдгүй хүмүүс зөндөө үзэж байгаа. Яг Tier 1 гэж одоо энэ одоо юу солиороод байна гэж бодож байгаа. Яг юу юм? Level shot гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр төвшөнд явж байгаа гэсэн. Тэгэхээр брокерууд маань бүгд шатлалын системтэй, төвшний системтэй. За тэгэнгүүт нэгдүгээр төвшөнд орохын тулд яах вэ гэхээр мэдээж эхний ээлжинд нөгөө regulation буюу санхүүгийн зохицуулах байгууллагуудаар хянагдаг байх хэрэгтэй тийм. Тэгэнгүүтээ одоо хэдэн газар төвтэй байх зэрэг. Тэгэнгүүтээ хэдэн харилцагчтай харилцдаг тийм ээ. Буцаагаад харилцагчтай яаж тусалдаг зэрэгээс ингээ хамаарад тэр чинь төвчний одоо ингээ тогтоож өгдөг юм биш шалгууртай тийм. Тэр зүйлсийг маш их тийм шалгуурыг хангасны дараа Tier 1 буюу нэгдүгээр төвшөнд орж ирж байгаа гэсэн үг. За нэгдүгээр төвшин гэдэг нь ерөнхийдөө бол дээд зэрэглэл гэсэн үг. Дээд ерөнхийдөө одоо баталгаатай аюулгүй байдал тий баталгаатай байдал тий хэрэглэгчтэй туслах тэгээл ажилчдаа мэдээж бас тий
өгөөжтэй байдал гэж зэрэгээр одоо бусдад хүрэх тэрнээс гадна бас нэгэн дурдаад хэлэхэд XM маань бол удаа дараалан хамгийн одоо тий шилдэг одоо customer support team одоо шагналыг жил дараалал авч байгаа гэсэн үг аа. Customer support гэж яг юу хэлээд байна? Одоо хэрэглэгчтэй туслах үйлчилгээ. Туслах үйлчилгээ. Одоо support юм байна тий. Ер нь бол одоо бид нар манайх одоо ингээд утасны агаас залгаад тусалдаг тий. Асуудлыг шийдэж өгдөг. Тэр зүйлсийг л тэгэнгүүтээ одоо live chat тэр бүх зүйлс мань ороод хэрэглэгчид одоо ямар асуудал байна тэрийг шийдэж өгч байгаа бүгд тэр юм л болохоор customer support буюу хэрэглэгчтэй туслах болж өгч байгаа ш дэмжих тий. За тэгээд нэгдүгээр тийм байна. За хоёрдугаарт бол манайх бол одоо education буюу одоо боловсролын салбар дээр одоо брокерийн зүгээс ямар ч үн төлбөргүй одоо ингээд хэрэглэгчтэй сургаж байгаа гэсэн үг тий. Аль болох туслаа. Тэнгүүт эцсийн дүндээ тэндээс чанартай арилжааж гаргах гэдэг шүү дээ. Тэгжээж бидний харилцаа бас цаашдаа сайн байна. Бусад брокерүүд бол за тийм үйлчлэгээ байдаг уу би бас тий. Яг дуртаад яг өнгөрөөч. Тэнгүүт манайх тэр одоо үнэгүй ямар ч төлбөргүй XM хэрэглэгч байхад орж болдог одоо арилжааны сургалт тий. Арилжааны сургалт гэдэг нь бүр дэлхийн стандартаар заагдж байгаа гэсэн үг. Стандарттай байдаг юм байгаа шүү дээ тэр сургалтууд маань тий. Нөгөө ийм сургалтаар заадаг шүү гэдэг. Тэнгүү тэрэн дээр болохоор манайх одоо хамгийн сүүлийн үеийн арилжааны арга барилыг заагаад дээр нь одоо бас нэг дурддагдаад байдаг зүйл волюм гэдэг зүйлийг заадаг гэсэн. Лагны цаана юу явж байгаа юм бэ? Ийм гоё зүйлс. Тэнгүүтээ дээр нь ингээд санхүүгийн боловсрол давхар болгож байгаа манай багш нар маань тий. Тэгэнгүүт тэрэн дээр одоо жишээ нь одоо макроэкономик юу болж байгаа, дэлхийн тахинд юу болж байгаа, дайны үүдэлтэй юу болж байгаа ингээд бүх зүйлс одоо AI хүртэл ирээ байж байгаа чинь тий. За дараа нь бол тэгээд мэдээж сэтгэл зүйн багш манаас орж ирж байгаа. Арилжааны сэтгэл зүйч. Тийм шүү дээ. Нэр сүүлд нөгөө анир багшаас гадна нэг сэтгэл зүйн тэр хүн нэг сэтгэл зүйн талаар заах шинэ багш авсан уу тий. Тэр бас яг одоо анир багш шиг лайв хэлбэрээр явах юм. Нөгөө анир багш шиг маань одоо ингээд анир багш маань болохоор Forex-ийн одоо бүх болон тэр маркетинг санхүүгийн мэдлэгүүдийг зааж байгаа бол тэр багш маань шүү дээ арилжааны сэтгэл зүйн талаас нь заах нь шүү дээ. 7 хоногт 7 хоног одоогийн байдлаар 2 байгаа. Тэр сэтгэл зүй анир багшийн хичээл 3. Тийм 3 байгаа. Тэгэхээр цаг маг нь бол тухайн үед яг хаагур яаж мэдээлэх XM Mongolia-гаар мэдээлэх. XM Mongolia-гийн одоо Telegram тэнгүүтээ Discord-оос мэдээллийг авч болно. Тэнгүүтээ бас өөрийнхөө membership хэсэг рүүгээ ороод тий нөгөө гишүүнчлэл хэсэг рүү оронгуудаа доошлуулганд вебинар гэсэн хэсэг байгаа шүү дээ. Одоо онлайн хичээл гэдэг хэрэг нь ороод ингээд цаг нь бүгд нээлттэй харагдж байгаа. Хэн багш нь хэдэн цагт хэд өдөр орох юм бэ гэдэг. Тэнгүүд тэр талаас нь ингээд манайхан бас сонирхоод үзвэл тэнд маш их мэдлэгийн юмнууд байгаа. За live education, market intelligence гэх одоо жишээ нь нэмэлтээр одоо тооны биш үрт байж байгаа тийм. Та хэдэн лотоор орвол одоо өөрийнхөө дансыг эрсдүүлэхгүй байх вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг манайхан бас өөртөө ороо сонирхоод үзвэл маш их мэдээлэл байгаа. За дараа нь бол мэдээж тодтогч ярих зүйл бол угаасаа demo competition болгоо. Demo буюу хиймэл даасан дээр хийдэг арилжааны тэмцээн гэсэн үг. Тэр мань бол манахаас 7 хоног болгон зохиогддог тий. Тэнгүүтээ тэрэнд орохын тулд та $50 баланстай л байх хэрэгтэй. Тэр $50 балансыг хэн ч авахгүй. Тэр байж л байна. Та бүртгүүлчээд тэмцээний дараа тэрүүгээр арилжиж бодно. Зүгээр л тэр бол баланс л байх харуулж л байгаа гэсэн үг. X-тэй хамдарж байгаа шүү гэдгээ тий. Тэгэнгүүтээ 7 хоног болгоны төгсгөлд эхний 100 бай шагналтай байдаг. Манахаас өгч байна гэсэн үг шүү тий. Тэнгүүд тэр хүмүүсийг эхний байранд $2,500 гэдэг ингээд доошлоо явж байгаа шүү дээ. Бүгд их тэгээд 100 ороход $100 авдаг. Тэр нь бол бүр бэлэн мөнгөөр авах боломжтой тий. Тэрийг нэг хүмүүс нэг мэддгүй юм шиг байна шүү дээ. XM-ийн demo тэмцээн байдаг гэж ерөнхийдөө бол мэддгүй юм байлээ. Тэгээд бас тэрийг бас сайн судлах ухах хэрэгтэй юм шиг байгаа тий. $50 өгөөд одоо тэр $50 өглөө гэхэд хэдийн балансаар эхлэх хэрэгтэй юм. Тийм $1,000 демо тас өгдөг. Тэгэнгүүтээ тэрэн дээр бас давуу тал нь манайхан нөгөө энгийн демо дээр альжсэн тийм чинь нөгөө сэтгэл санаа бас явж байгаа. Сэтгэл зүгээр бэлтэж байгаа гэсэн үг. $50-оор ягаад тийм биш тийм мөнгө явж байгаа учраас хүмүүс бас хожих боломжтой. За тэгээд дээр нь дүрмтэй учраас бас өөрөөрөө нөгөө нэг сурах нь ш тий. Зөв дадлалд 20% халдвал хасагддаг баг жишээ. Тийм байх тий. Тэгэнгүүт ингээ маш олон зүйлийг давхар ингэж хүмүүстэй үнгүүгээр ингэж одоо туршлага хуримтлуулахад тусалж байна гэсэн үг ш тий. Тийм байна. Тэгэхээр бас манай залуучууд маань бас сонирхоход зүгээр юм тий. $50-оор $1,000 даас аваад одоо фанд маягаар л юм шиг биш тий. Фанд жилийн туршаад үзэх юм тийм ээ тий. Ерөнхийдөө бол ойролцоо. Тий ойролцоо мэн тий. Мөрмөн тэгэхээр тэрийг бас сонирхоод үзээрэй. Ямар зарлах хэрэггүй байгаа та тэнд магадгүй арга барилаа туршаад амжилттай байгаад мэдээ шагнал хожих боломжтой. Дээр нь тийм сэтгэл зүгээ давхар бийж чинь гэдэг чинь маш том тийм боломж байгаа байхгүй юу тэнд бол. За залуусаа тэгээд өнөөдрийн маань ерөнхийдөө та бүхэнд бас хүргэе гэсэн зүйлүүд маань товч өгөө тодорхой аль болох ойлгосон байх гэж бол бодож байна. Тэгээд
та бүхэн маань одоо яг галаад оролцохыг хүсэж байгаа залуучууд маань би одоо энэхүү одоо бичлэгийн доор одоо манай эцэг трейдер академийн линк бол байгаа. Энэхүү линкээр та бүхэн бүртгүүлээд за тэгээд дөрвөн лотынхаа арилжааг хийгээд галагийг тийгдээ цуглуулад явах боломжтой. За тэгээд төвшөөд хэлэх юм бэ нү? Давуу тал дээр амар их байгаад нь яах вэ? За яг хөө тэгээд угаасаа хүмүүс ч юм бол за ярьснаас илүү одоо тий өөрөө мэдрээд одоо ерөнхийдөө бол харах байлгүй. Тэгээд нэрээ бас нэг XM-д бол нэг баярлж байгаа XM брокерт баярлж байгаа нэг зүйл бол байгаа. Манай айгүй олон монгол залуучуудыг бас ажлын байраар хангаж байгаа. Одоо нэлээд олон ажилчтай болсон байсан. Одоо шууд хэлээ. 15 гарч шүү дээ. Тийм шүү тийм. Яста бүр өргөж угаасаа ер нь бол төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа өргөжнө тий. Тэгээд гой зүйлсээс бас ярихад удахгүй XM Mongolia маань монгол хэл дээр болно. Вебсайт маань монгол хэл дээр болохоор хэрэглэгчдэр нь бүр хялбар болно гэж найдаж байна тий. За энэ бол гой зүйл байна. Live chat-ус ажилд орсон байгаа. Хүмүүс одоо нөгөө нэг монгол банкар одоо мөнгөө одоо татах тал дээр ерөнхийдөө та бүхэн ажиллаж байгаа юу? Өмнө нь бол яг хөө ингээд монгол банкар татдаг байсан шүү дээ. Өдрийн дотор ороод ирдэг байсан тий. Тэгээд тэрхүү систем маань одоо ерөөхдөө жоохон болохгүй болчиход байгаа юм. Яг энэ тал дээр одоо арилжаач бидний хувьд тэгэхээр хамгийн чухал зүйлүүдийн нэг бол за мэдээж бол найдвартай брокер тий байла. За найдвартай брокер дээр хүн арилжаа хийлээ, за ашиг хийлээ. Тэр мөнгийг аль болох хурдан татаж авахыг хүмүүс хүсдэг тий. Энэ тал дээр XM брокер маань ерөөхдөө ямар үйл ажиллагаа хийж. За өмнө нь бол тэр IBAN-аас болоод болцсон гэсэн тий. Одоо иймэрхүү зүйлүүд яригдчихэв нү. Хүмүүсийн одоо энэ бол нэлээд хүсэж байгаа зүйлүүдийн нэг шүү дээ. За XM маань бол ер нь бол хэрэглэгчдийнхээ ер нь санал хүслийг байнга сонсдог. За тэрхүү одоо IBAN нэвтэрснээс хойш одоо орон нутгийн банкаар шилжихгүй байгааг бол яг тухайн цаг үеэс нь бид нар бол зогсон цаг хугацаанаас эхлээд ажиллаж эхэлсэн. Тэгээд шийдлээ бол гаргах гад хайгаад явж байгаа. Одоо жишээ нь манай одоо төлбөрийн системийн банкаас Монголд одоо хүн буучихсан ажиллаа байж байгаа. Одоо яг төгөөс ирж гисэн тий. Тэгэнгүүт бид нар бол зогсолтгүй ажиллаж байгаа. Тэгээд хэрэглэгчд мань санал хүсэлтээ бол үргэлж бол нээлттэй бид нар бол тэрэн дээр ажилладаг тий. Жишээ нь одоо сая 2026 оны хийгдэх боломжтой зүйлс ингээд судалгаа авсан явуулсан шүү дээ. Хэрэглэгчдийн нээлттэй ингээд бүгдэнд дэлгээд тавиад цацаа тий. Тэндээсээ ингээд судалгаа бөөгнөж авч байгаа. Тэрэн дээр ажиллаж байгаа жишээ. Тэгэхээр бол хэрвээ сонсохыг хүсэн зүйлээ шууд манай одоо client manager буюу өөрөө чинь харилцагч болгонд хариуцсан менежер байгаа. Тэднэртэй хийж болж байна. За магадгүй affiliate буюу партнерууд руу ч гэсэн дамжуулж хийж болно шүү дээ. Тэгэхээр бид нар бол тэрэн дээр нээлттэй бүх зүйл дээр хамтран ажиллахад бол бэлэн байдаг л гэсэн үг. За залуусаа тэгээд өнөөдрийн одоо арилжаад хож нэртэй подкастын маань тусгай дуугаар энэ хүрээд дууслаа. Тэгээд ямар ч та бүхний хувьд гэх юм бол энэ хүү үзэж байгаа зүйлүүдээ, сонссон зүйлүүдээ та бүхэн хэрэгжүүлээрэй гэж хүсье. Тэгээд хамгийн сүүлд нь дахиад хоёлаа арилжаад хож гэдэг нэг гоё хэлчихв залуучуудаа. За 1 2 3 арилжаад хож.